Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулсан хүүхдүүдэд онтолцгаад эсвэл ажиллаад хараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчийн мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 11 сарын 3-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 11 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг ураатай томчуудын явдал нэвтрүүлэх маань эхлэхэд бэлэн боллоо. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Айрин нар ажиллаж байна. Үдшийн минь Очроо. За үдшийн минь дүргий. Амралтын өдрийг сайхан өнгөрүүлв үү? Сайхан өнгөрүүллээ. За, өнөөдрийн нэвтрүүлгээр хоёлаа Reddit-ийн халуухан түүхүүдийг хүргэнэ. Өнөөдөр 4-р хэсэг нь хүрж байгаа юм байна. Тий. Reddit-ийн түүх яг нөгөө гадаад хүмүүсийн бодит явдлууд түүхүүд гээд онцлогтой бидний гадаад хүмүүсээ одоо жишээ нь бэлгийн амьдралын биднээс хэр өөр вэ, хэр онцлогтой байна гэдгийг түүхүүдээс бас харж авч болдог байгаа. Ер нь бол манайхны бичсэн түүхүүдээс бас арай л өөр байгаад байгаа маа тий. Тий. Арай жоохон ил задгаа нэлээд редакторын засвар хэрэгтэй. Харин нэлээд засчл оруулж ирж байгаа шүү дээ. Одоо тэгээд та бүхэнд мань таалагдах баха гэж найдаж байна. За ингээд эхний түүхээ хүргэе. Би баригдах эрсдэлд үргэлж ордог байсан гэсэн гарчигтай нийтлэл байна. За. Би 19 настай байхдаа найз залуутайгаа талархлын баяраа гэртээ тэмдэглэхээр хамт ирсэн юм. Манай ах ажилтай, харин баг ихч оройн хоол хүртэл гэртээ ирэхээргүй байлаа. Харин эрэгтэй дүү маань өрөөндөө түгжээ тагчиг. Үлсэх хүртлээл гарч ирэхгүй л дээ тэр нөхөр. Харин өөр нэг ихч маань хоол игээд гал тогоонд маш завгүй байсан. Буйтан дээр найз залуутайгаа зурагт үзээд сууж байхдаа би тачаадаж эхэлсэн. Хоол хийж байгаа ихч маань үргэлжил талархлын баярын бүх оройн хоолыг өөрөө хийдэг заншилтай байсан тул хэсэг хугацаанд гал тогооноос гарч ирэхгүй гэдгийг нь би сайн мэдж байлаа. Тиймээс би бүтээлэг доогуур гараа хийж найз залуугийнхаа ингэрт нь алдан өмнөх нь гаднаас элбэж эхлэв. Түүний нууц эрэхтэн маш хурдан бэлэн болж байлаа. Би түүний нууцхныг хэр хурдан байлдаанд бэлэн болж байгааг тааламжтайгаар мэдэрч цахилгааныг нь алгуурхан тайлаад гаргаж ирэн зөөлнөр удаан илж эхэллээ. Түүний амьсгал түргэсгэд би нүрээ цээжин дээгүүр нь голсуулан доошилж эхэллээ. Магадгүй түүний нууц эрэхтэн намайг сорон зам мэт татсан болохоор би яг л тачаалтаа автан байлаа. Хэсэг хугацааны дараа би түүний нууц эрэхтнийг бүх сүр жавхлангаар нь харахын тулд бүтээлгээ сөхөв. Тэр маш халуухан харагдж байлаа. Түүний эрэхтэн чинэрэн бэлэн байдалд аль хэдийн орсон байв. Бид дотн харьцаанд орох боломжгүй би мэдэж байсан ч ядчил амталж үзхийг үнэхээр хүссэн. Би маш их нойтгонсон байсан тул ямар ч чимээ гаргалгүйгээр түүний нууц эрэхтэнд таашаал өгч эхлэхэд тэр толгойг минь түлхэж улам хүч нэмсээр л байлаа. Би айжмар доош хөдөлж аман таашаал улам хүчтэй өксөөр л байв. Бидний хийж байсан аман таашаал маш хүчтэй байсан болохоор нүдэнд минь нулимс зийлгэнэж амьсгаач авч чадахгүй төрч байлаа. Амьсгаа авахын тулд би түүнийг аажмаар буцаан гаргаж түүний нүд рүү харав. Нүдэнд минь нулимс зийлгэнэж амьсгаагаа дарахыг хичээлээ. Тэр над руу хамгийн халуухан охинтой учирснаа мэдэрсэн мэт инээмсэглээд толгойг минь зөөлхнөөр доош нь түлхэв. Тиймээс би ажилдаа эргэн орж түүний эрэхтнийг удаанаар чимээгүйхэн таалав. Толгоогоо дээш доош хөдөлгөж байхдаа түүний хүн дээр амьсгаатхыг сонссоор л байлаа. Удалгүй найз залуу минь дур ханаж сая л нэг юм гараа суллаж намайг өндийлгөөд миний үсийг хойш нь илдэн нэмсэглэлээ. Яг тэр үед гал тогоонд байсан ихч маань гинэт намайг дуудан зочны өрөөнд орж ирээд биднийг хараад таг хөшөж орхилоо. Яа, баригдчихсан. Мөнгө нөөртэй хэтгэлтэй байсан тий. Би хурдхан босож суухад найз залуу маань өөрийгөө хочсон боловч бүтээлэгний цаанаас тавааж байгаа нь илт харагдаж байлаа. Игч минь намайг ууртайгаар аяг тавг угаахад тусал гэж хэллээ.
галтгоонд бид чив чимээгүй хоорондоо юу ч ярилгүй аяг тавгаа угаасны дараа би уучлаарай гэж хэллээ. Игч маань хэдий ууртай байсан ч гэсэн хоолны өрөөнд орж ирж хоол идэхийг өрсөн юм. Аавд хэлчих байх гэж би айж байсан ч гэсэн игч маань хизээч хэлээгүй. Оройн хоолны дараа игч намайг нууцаар гадаа дуудаж гаргаж ирээд та хоёрт хэрэгцээ байгааг ойлгож байна. Аюултай эрсдэл ихтэй бол олон нийтийн газар биш харин гэртээ хийж байгаа чинь зөв хэрэг шүү. Гэхдээ та хоёр илүү нууцлаг байх хэрэгтэй. Учир нь гэрийнхэн маань бидний юу хийж байгааг мэдхийг хүсэхгүй харин ах чинь харсан бол та хоёр баларх байсан гэж сануулсан юм. Бид анхааруулгыг маш сайн ойлгосон ч гэлээ сүлжийнх нь биш байх гэж би бодсоор л байна. Сэхлэхгүй юм байсан сүлжих биш юм шүү. Тийм байна. Гэхдээ их чинь хизээ мэдгүй хараад ирэх магадлал өндөртэй шүү дээ. Тийм шүү дээ. Дахиад ч бас нэг өрөөндөө нэг хүн байгаа тэр үн нь ороод ирчих бас магадгүй дүүнтэй. Харин тий дүүн харингинд өлсөд хоолны үнрээр буугаад ирсэн бол яах юм тий. Эрсдэлтэй л юм хийж байгаа юм да. Харин тий. Тэр ах нь барьсан бол да дуус. Эсвэл нэрээ сахилахгүй юм аа. За тэгээ энэ нөгөө нэг сэтгэлдлүүд байна. Энэ нөгөө их чинь бас нэг айгууд нээлттэй байгаа дүүгийнхээ талд ороод анхааруулаад бас. Тийм байна. Тэг яг хэдий насанд хүрсэн юм чинь ингээд. Тэг яг хэдий хүссэн ч гэсэн бас боломжтой байх хэрэгтэй шүү гэж сануулад байна шүү дээ. Тэгээд сэтгэлдлүүдийг харсан чинь ингэсэн байна. Ихч чинь үнэхээр жинхэнэ баатар вэ шүү. Аавд чинь хэлээгүй нь ёстой алтан гавьяа гэдэг. Тийм үнэ. Харин тий. Хэлэл ёстой дуус ёстой. Тэгтээ хэлэхгүйсэн бах угаасаа. За тэгсэн чинь аюултай юм хийх юм аа. Залуу байхад чи ийм л омглон байдаг даа гинэ. Тийм үнэ. За би ч бас ингэж баригдаж ихчтэй зодуулж байсан түүх байна хаа гинэ. Энэ нэст арай ширүү ихчтэй байсан байна. Өрөөс нь дугуйна шүү дээ. Харин тийм байна. За талархлын баяраар ихчтэй л талархаж байх нь дээ. Чи ахтаа эсвэл аавдаа баригдсан бол найз залууд чинь юу тохиолдох байсныг таашгүй юм аа гэнэ. Тийм бах найз залуу үнэхээр баларх байсан баг шүү. Ари яста найз залуу. Гэхдээ гадныхан ч одоо яад юм бол бас арай өөрөөр ханддсан болов уу? Мэдхгүй одоо ер нь бол асуудалд орох нь найз залуу л илүү асуудалд орох л үү дээ. Гэхдээ тэр охин бас алуулах хэлгүй дээ. Тэгнээд. Бас нэр эрсдэлтэй зүйл дуртай юм аа. Аюултай юм гэж байна. Аюултай. Талархлын баяраар угаас бөөнөрөө гэртээ байж ихтэй. Талархлын баяр ч юусыг бөөндөр цугладаг баяр шүү дээ. Энэ тэгээд нөгөө нэг гаднаас хүн ороод ирвэл яа. Харин тийм тэгээд энэ нөгөө гарчгийн дээр би баригдах эрсдэлд үргэлж ордог гэсэн гэж бичсэн байгаа сте. Тэр чи энэ дахиад өөр ийм эрсдэлтэй түүх байгаа л гэсэн үг. Байгаа хөө. Үргэлж ордог гэж үгээр. Харин тийм үргэлж юу? Хамгийн гайгүй түүх бичсэн юм шүү. Харин тэгсэн юм шүү. Энэ нөхрийн дараагийн түүхийг нь юу н бас уншина. Сонирхъя юу байх нь вэ? За би нэг түүх уншия одоо тэгвэл. Ирээдүйн нэлээ олон сэтгэлдэлтэй түүх байснаас авлаа. Энэ болохоор нөгөө бизнес аялал хийгээд явдаг хүний түүх юм байна. За бизнес аяллаа халуухан массаж гинэ. Би ажил үргийнхаа шалтгаанаар ихэнхдээ хотоос хот руу улсаас улс руу нисдэг хүн байлаа. Онгоцны буудал, хурлын танхим, зочд буудлын өрнөнд өнгөрөх амьдрал гэдэг хичнээн сонирхолтой мөртлөө заримдаа туйлын ганцаардмал. Нэг удаа Хятадын Нанжи хотод очсон аялал минь сэтгэлд тод үлдсэн юм. Хотын төвийн өндөр буудалд байрлаад ажлын уулзалт маргааш эхлэх байсан болохоор тэр надад өөртөө гаргах цаг гарчээ. Лоббид буухад спа энд массаж гэсэн зөөлөн гэрэлтэй хаяг нүдэнд тусав. Нислэгийн дараах ядаргаа сэтгэлийн хөнгөн гуниг хоёр нийлээд би тийш шалгачихсан байва. Спа руу ороход англиун тосны үүнэр зөөлөн хөгжим чиг даасан агаар өгтөв. Намгүм бүх зүйл яг л амралтын эхлэл шиг. Ресепшн англиар ярьдгүй болохоор бараг дохоо зангаагаар ойлголцож байж орохоор болов. Намайг шүршүрт орсны дараа нэг хоосон өрөөнд оруулаад хаалгаа хаав. Энэ нь хоёр хан дээрээ толтой дунд зэргийн хэмжээтэй өрөө байсан. Хажууд нь жижигхэн ортой, хан дээрээ зурагт жижигхэн угаалгын өрөөтэй. Яг л урд байдаг нэг буудлын өрөө энэ да тий.
Тийм байна. Хэдэн минутын дараа хаалга зөөлөн догсож жижигхэн Аз эмэгтэй өрөөнд орж ирэв. Тэр инээмсэглэн надтай хятаар мэндчлээ. Тэр богино юпг цээжин нээгрүү дашуу товчтой задгай зам зөмссөн. Тэр жижигхэн ч бие хагийн галбир нь их сайхан. Тэр над руу ойртохдоо намайг ор руу явах дохио өгөв. Би түүний өмнө зогсоод бидний хоорондох нэмгэн даван шорттол байлаа. Миний нууц эрэхтэн жижигхэн хөдлөхөд л мэдгэтгэхэр. Тэр цээжин дээр минь гараа тавиад намайг зөөлөн орон дээр түлхээд тостой гараараа нуруу биеийг минь барьж байгаад аажуухнаар өмссөн байсан ганц шортыг минь тайлхан тэр. Би нүм нүцгэн үлдлээ. Тэр цамцныхын товчийг тайлахад энгийн нэг хүүхний даруулга гарч ирэн харагдана. Удалгүй нурууныхаа арт талын түгжээг тайлан хүүхний даруулга хажуус байлаа. Би ч бас гайхаж эхлэв. Азийн соёлд масаж ихтэй хоёулаа нүцгэн байдаг юм багтаа гэж бодсоор. Гэхдээ надад энэ нь таалагдчихсэн гинэ. Хүн чи ямар масаж захиалсан юм бэ? Нөхөр масаж андуурсан юм шиг. Харин тэгсэн юм шүү. Тэр ширээний доор гараа сунгон масажны тостой жижиг сав гаргаж ирээд дээр нь тавилаа. Би түүнийг масаж эхлүүлэхийн тулд эргэж харахыг хүсэх байх гэж бодож байсан ч оронд нь надтай хамт орон дээр суув. Доошоо харахыг хүсэх байх гэсэн чинь дээшээ харсан ивэрэл байлгаад байсан шүү. За, энэ чинь нэр доошоо харуулад масаж эхэлдэг шүү дээ, тий нуруунаас. Тэгээ ментал бол өөр нүцгэн байгаад байгаа шүү дээ. Би юу болж байгааг мэдэхгүй байлаа. Тэр миний бүх биеийг тосолж бас нууц хэрэгтний мянч тосоллоо. Эрдийн масажнаас илүү байсан болохоор миний зүрхний цохилт хурдсаж догдлож байлаа. Жижигхэн өсгөө надтай хятад зөөлөн ярьж эхэлсэн ч түүний хэлж байгааг ерөөсөө ойлгосонгүй. Миний нүд рүү хараад ямар нэг их чухал юм л ярьж байгаа нь байгаач би ерөөсөө ойлгохгүй. Харин түүний тостойгоор миний биеийг бариад ч байгаа юм шиг, инхрийлээд ч байгаа юм шиг. Бас байн нууцхан хэрэгтэн дээр тогтож илүү илж таална. Удалгүй тэр масаж хийхгүй зөвхөн намайг гараараа хангаж эхлэхэд би зочирдсон ч таатай байлаа. Жижигхэн гар нэгдүүтэй юм шиг, инээдтэй юм шиг хөдлөнө. Удалгүй би дуртай явахад тэр чимээ гүхэн орноос усаад намайг цэвэрлэхээр бүлээн альчуур авахаар явв. Би дуусчихлаа гэж бодож байлаа. Үнэхээр гайхалтай байсан тул бүх зүйл хурдан болсонд би тийм ч их сэтгэл дундуур байсангүй. Би бодож эхлэхэд тэр хятад хэлээр ямар нэг юм асуулт асуув. Тэр үед би өрөөнд ердөө 15 минут болсныг ойлгосон. Миний масаж 1 цаг үргэлжлэх ёстой байсан. Альчуураар хурдан цэвэрлсэний дараа надад өрөөний хаалга руу явахыг дохив. Тэр гадна талтай альчуур өлгөөтэй жижиг шөвшүүр байв. Тэр намайг нээлттэй хаалгаар харж байхад би өөрийн биеэ савндан шөвшүүрт орж байлаа. Хэдхэн минутын дараа би альчуураар арчиж дэгээн дүлгөөтэй нэмгэн халаад өмсөв. Тэр орон дээр байрлалаа өөрчлөж зурагтын алсын удирдлага авав. Тэр ямар нэгэн зүйл хилээд асаав. Тэр өмнө хизээч харж байгаагүй хятад тоглоомын шоуны сувг руу шилжив. Би буцчиход түүний хажууд орон дээр нуруугаараа орны толгойд налдан суув. Тэр шоу үзэж байхдаа миний гуйн дээр гараа тавив. Бид 10 орчим минут ингэж суусан надад жаахан жигтэй хачин санагдаж байлаа. Үлдсэн цагийг зүгээр амрах хэсгээ би мэдэхгүй байв. Зурагт үзээ суугаад байсан ба шүү дээ. Харин ингээд масажинд болцсон юм байна тий. Харин тийм л. Нуруу мурууны илэг энэ төр байхгүй юм байна тий. Эцэст нь тэр орноосоо босоод ойролцоох ширээн дэрийг шургуулга онгоолгов. Тэр тамхи үнсний сав бэлгэвч гаргаж ирэв. Надад тамхи санал болгоход би тамхи татдаггүй учраас татгалцсан. Гэхдээ миний бүх анхаарал бэлгэвчээр төвлөрч байв. Зүрхний цохилт минь нэмэгдэж догдолж эхлэв. Үннийг хэлэхэд би түүнтэй дотны харьцаанд орохыг хүсэж байгаа эсхэж мэдэхгүй байна. Масажны үеэр гараараа хийх нь дотны харьцаанд орохоос өөр зүйл юм. Тэр тамхи хасаагаад орон дээр буцаж суугаад гараараа намайг үл мэдэх талхад миний нууцхан эрэхтэн сэргэж эхэлж байлаа. Тэгэхэд энэ үед тамхины утаа өрөөгөөр дүүрэн байна. Тэр анхаарлаа над руу эргүүлэн хандуулахад зурагт ундарлаа. Тэр орноосоо босоод хувцсныхын дээгүрхийг талхад зөвхөн богино юбктэй эргэж харав. Миний нүд рүү харан юбка аажуухан тайлж эхэлнэ. Юбка тайлхад хард торгон дотор хувцс зөвхөн өлдөө. Тэр над руу тайлах ёстой юу гэж асуух мэт харав.
би ч толгой төглөө. Бид хоёул нүцгэн болон тэр дахин гараараа таашаал өгч эхлэхэд би ч бас хариу гараараа түүнийг таалж байлаа. Миний бас тэрний хүсэлд хоёулаа оргилдоо өргөд би түүнтэй дотн харьцаа орох гэж оролцсон ч тэр зөвшөөрөхгүй байлаа. Би ч ойлгож бас арай ингэж болохгүй юм байна гэж бодон дахин тэмүүлэл хийсэнгүй. Удалгүй би ч дахин нэг удаа дурaanх нь тэр. Удалгүй тэр босоод намайг дахин шүршүүрүүр чиглүүлв. Энэ удаа тэр надтай нэгдэж бид бие биенээ цэвэрлэв. Тэр намайг альчуураар арчиж шортыг минь надад өгөөд хацар дээр минь зөөлөн үнсээд миний ойлгохгүй зүйл хэлээд чимээгүй хөөрөнөөс гарлаа. Би түлхүүрээ аваад шүүгээр үгээ буцсан хувцлаад буудлынхаа өрөөнд орлоо. Энэ шүн миний хувьд өмнө амдалж байгаагүй сонирхолтой сайхан мөч байсан. Хэдий дотны харьцаанд ороогүй ч маш гүн мэдрэмж төрүүлсэн. Happy ending гэдэг массаж юм шүү. Гулгай юм өгөхөөс биеэрээ гулгадаг гэдэг тэр чинь тэгэхгүй байгаа юм шүү. Ямар ч лсэн тэгээд ерөнхийдөө яг бол массаж бол биш л байсан байна. Тийм байна тий. Тусгай үйлчлэгээ гэх юм уу да. Тийм л юм шүү гэн. Яг хоо зарим хүмүүс таалагдахгүй. Зарим хүмүүс энэ яг түүхийг бичсэн хүнд бол энэ нь маш их таалагдаад өмнө үзээгүй юм таашаал авсандаа маш их таатаал байгаа юм шиг байна юмслээсэн. Гэтэ ер нь бол нөгөө алжаал тайлах массаж захиалах гэж байгаа андуурал захиалсан юм байна л да тий. Тийм байна. Хийх нэвтрүүлэхгүй болоод тий. Гэтэ юу сүрхий ядад бас ийм үйлчлэгийг бэлэнч хийжсэн юм тий. Яг тэг өөрхөн буудлынхаа доор нь. Харин тий. За сэтгэлдлүүд нь үнэхээр халуухан байсан байна шүү л гэсэн байна. Маш товч үгүй тодорхой сэтгэл байна. Хоёр дахь сэтгэл нь нислэгийн дараах ядаргааг тайлах хамгийн үр дүнтэй арга гэж хэлж болох уу. Гэхдээ чин сэтгэлээс хэлэхэд яг тэр real connection гэдгийг илэрхийлсэн түүх байна. Бодит дотны харьцаа биш харин мэдрэмж гинэ. Яг дотны харьцаанд бас ороогүй болохоор тэгж хэлж болох юм биш үү те? Тийм байна. Just feeling гэж юм. Нэрэл гайхмаар юм байна. Гайхмаар байна. Энэ бодит явдал гэж юу? Хэрвээ тийм бол түүний хизээ нэгэн цаг дахин сансноо хүнтэй дотн харьцсан мөртлөө нэрийг нь мэдэхгүй үлдэх гэдэг их сонир мэдрэмж шүү. Энэ бол арай өөр бодолтой юм байдаг юм байна. Гэтэ эн чинь өөрөө бас зөвшөөрөөгүй гэстэй. Тэгэхээр тэгсэрээсээ бэлгэвч гараач ирээддэг нь яг ямар ч учиртай юм тий. Тий. Яг дотн харьцаанд орж байгаа юм шиг. Эсвэл нөө нэмэлт мөнгө төлнө гэж бодсон юм болоо. Тэгээ н ойлголцоогүй байж магадгүй тий. Хэл мэдэхгүй учраас. Тийм байна. Магадгүй. Олон л харин тий. Янз бүрийн хөвлбөр энэ тий. Юу ярьсан нь угаасаа хэн ч ойлгохгүй. Харин тий. Үнэхээр сонирхолтой түүх байна. Хятад тийм үйлчлэгээ байдаг гэж бодсонгүй тэр массажинд орохоос өмнө сайн судалж ойлгож байж орохгүй бол аюултай байна гэсэн. Яа, харин тий хятадд ийм үйлчлэгээ би бол ингээд магадгүй Таиланд ч нугасаа юу тийм нөө аялал жуулчлалын үйлчлэгээ нугасаа тийм штэ тий. Хятадд ийм үйлчлэгээ байдаг гэж өстө бодсонгүй. Би чинь бодохдоо тийм нэр нэг тийм хаалттай малтай л гэж боддог тийм их юм байдгүй л гэж боддог ч гэсэн байдаг юм байна л та. Харин тийм байна. Бизнес аяллаар явж байгаа хүмүүст зориулсан юм тусгай үйлчлэгээ байдаг юм байна л та. Тэгж л ойлголоо. Гэтэ харин ч энэс илүү аюултай үйлчлэгээнд орчоогүй нь яамаа. Сонсогч команд итсэн. Жинхэнэ гулган массажинд орцсон биш үү гэх. Харин тий. Ажил нь штэ гинэ. Жинхэнэ гулган массаж юу? Ажил нь штэ. Тослох хүмүүс носонд орж байна гинөө. Энэ хүмүүс хоорондоо. Харин тий хоорондоо чадалцгаад ирсэн. Энэ их нэг иймэрхүү ерөнхийдөө андуураад ер нь зүгээр массажлуулж ийл гэж бодоод тэгээд андуураад яах вэ тэгээд дотны харьцаанд ороогүй ч гэсэн их юу сайхан мэдрэмж авсан юм шиг байна. Сэтгэл хангалуун үлдсэн л юм л да. Тий. Сонирхолтой мэдрэмж авсан. За дараагийн түүх. Тэр надад маш зөөлнөр хүрсэн гинэ. За. Надад зөөлөн алгуурхан хүрэхэд би өөрийнхөө хяналтаа алддаг. Тэгснэ гинт ширүүндөө хүрч намайг эзэмдэхэд би яг л мансурсан мэт ухаан санаагаа алдаж эхэлдэг. Яг л амьсгалахаа мартчихсан юм шиг. Энэ явдал хэдэн сарын өмнө болсон. Бид тэр шөнийг хүртэл үнсэлцэж үзээгүй байсан. Зүгээр л чатаар сэтгэнэж ширээнийхээ цаанаас ширтэлцэн судаг байлаа.
Тэр надаас ах бөгөөд чимээгүйхэн өөртөө ихтэй байдлаараа жаахан айц төрүүлэн бас намайг өөрт нь талтай байгааг миний үг үйлдэлийг хараад өөрт нь унаж тусаж байгааг яг таг мэддэг нэгэн байлаа. Өөрөөс нь ах хамтран ажилладаг хүн байна тий. Одоо ширээ-ширээний занаас ихэр цуг ажилтдаг л байж таарах юм шиг байна тий. Тийм байна. Бид хэдэн 7 хоногийн турш сэтгэнсээр нэг л өдөр би түүний гэрт очиход би яг л зөвхөн үүнийг л хүсэж байсан юм шиг л санагдсан. Бид ч нэг их яарсангүй. Тэр надад цай хийж өгөөд хамтдаа буудан дээр ойртон суухад өвдөг дөнгөж шүргэлцэх төдий. Зүгээр л ярилцсаар л суусан. Тэр миний гарыг илж инээхэд минь уруул руу минь ширтэн байсан. Миний амьсгал түрхсэн би маань хэдийн чичирч байсан ч юу ч болоогүй мэт царилсаар л байлаа. Эцэст нь тэр тонгойж намайг удаан бөгөөд гүнзгий үнслээ. Бие барьсангүй түүний гар үсэнд минь шургаж дэлхий дээрх цорын ганц хийх ёстой зүйл мэт хариу үнсэлцлээ. Тэр намайг тайчих гэж яарсангүй. Тэр зүгээр л намайг сонжин гараараа тэрэн наалдан сууж байлаа. Түүний хуруунууд цамцны доогуур орж цээжийг минь нэлбэн дотоочинд минь хүрээд тэндээ зогсчлоо. Намайг зөөлөн гиншгэд тэр яг л үүнийг хүлээж байсан мэт инээмсэглэв. Тэгээд намайг маш зөөлнөр хөвтүүлэн инхрийлж эхэллээ. Маш удаан зөөлнөр хүзүү игэм цээжийг минь үнсэн таална. Миний дотор халуун шатан давчдах мэт манарч байлаа. Түүний гар доошлсоор надад хүрх үед дотоож минь норсон байв. Тэр тайлсангүй зүгээр л норсон хэсэг дээр нь хуруугаараа дараад чи аль хэдийн сахилгагуйтад эхэлчихсэн байна уу гэж шивнэлээ. Би хариу хэлэх тэнхэлгүй зөвхөн толгой дохингоо өөрийн ирэхгүй жижигнэн хөдөлж байлаа. Тэр дотоожийг минь алгуурхан доош гулсуулж гуйны дотор талыг минь зөөлөн үнслээ. Би ч амьсгаа давчдан өөрийгөө тэсэхгүй байх л гэж бодсон. Түүний хэл эцэст нь миний эмзэг газарт хүрэхэд би амьсгаадан үсийг нь илбэж байлаа. Тэр зөөлөн тойрог хөдөлгөөн хийсээр л би түүнийг гуйж яруулмаар санагдж байсан. Гэхдээ магадгүй би гуйсан бах. Одоо бодоход эргээд санахгүй байна. Би чичирч амьсгаа давчтаж түүнд бүрэн автаж байсан гэдгээ л мэдчихвэл. Тэр эцэст нь 2 хуруугаа миний дотор оруулахад би өөрөө ирэхгүй дуугалдлаа. Тэр намайг удаанаар хуруугаараа таалж уруул нь миний эмзэг хэсэгт эргэлзээр л байлаа. Би нэг дуугалдан нэг уруулаа хазлан нумарсаар хамаг бие минь татуулсан дуур тавилаа. Би авсан мэдрэмжээсээ болж уйлах шахав. Үүний дараач тэр надтай дотн харьцаанд орсонгүй. Тэр удаанаар намайг илбэн таалж тасралтгүй ширтсээр л байлаа. Яг л намайг ямар таашаал авч байгааг харахыг хүссэн юм шиг. Гэвч тэр удаан тиссэнгүй. Миний дотор шурган орж зөөлөн дотн харьцаанд орж эхэллээ. Түүний удаан 50 хөдөлгөөнд би тиссэнгүй дахин тачаад шатаж байлаа. Тэр эцэст нь хяналтаа баг зэрэг алдсан. Гар нь миний ташаанаас чанга атгаж дотн харьцаа улам гүнзгийрч улам ширүүн болж байлаа. Гэхдээ тэр үед ч гэсэн тэр намайг шүтэж байгаа юм шиг л санагдаж байлаа. Тэр намайг үнсэж биеийн тавираад над дээр дарж хөвтөв. Би шүнжин түүний цээжинд наалдан эрхэлж шүнийг жаргалтай өнгөрүүлсэн ч тэр амандаа нэг юм шивнсээр л байв. Тэр хизээч намайг битгий орхиосоо гэж би хүсэж байна. Яа. Мань захиа бичсэн нөхөр болохоор ерөнхийдөө мөрөдлөх хүнтэй таарсан юм шиг бичсэн байна да тий. Тийм ээ, нөгөөх нь болохоор нэг өөртөө ихтэй. Тэгээд илүүж дуурчлагтай байсан гэж магадгүй. Яг ингээд яг тэр хүнийх нь одоо скил ч юм уу тэр юм нэрөөсөө энэ бүсгүүд амар таалагдсан юм шиг байна ер нь. Нилээн. Алсуураа нэг тийм өөрийнхөө байж байгаа байдлаараа юу яагаадсан юм шиг эзэмдээ татаадсан юм тий. За тэгсэн чинь энэ бүр ингээд амар олон юутай лайк майк авсан. Ийм пост байсан. Дээрээс нь комментууд нь хүртэл бас айгүй олон 3900 лайк майктай жах шиг. Тийм комментууд бэлээ. За би тэднээс нь түүгээд авснаа хүргэе.
энэ яг айдас нэмхэн догтлол тэнцүү нэг том мэдрэмж гэсэн жор байна. Амьсгал мартдаг хайрын төрөл гэдэг чинь байдаг юм байна да гэсэн байна. Түрүү нэг амьсгалаа мартах шахсан тэгсэн байсан шүү дээ. Тийм тэгсэн байсан. Яг тэрийг бүр айгүй анзаарсан байна шүү дээ. Айдас догтлол тэнцүү хайрын мэдрэмж. Тэгээ нөгөө ажлынхны хүний тэр эрэгтэйгийнх нь байж байгаа байдал бидээ ихтэй байдал нь угаасаа нэг тийм айц төрүүлдэг гэсэн байсан шүү дээ. Тэрийг их онцлсан юм шиг байна. Энэ бол яг кино шиг анхны уулзалт байна. Гэхдээ хин нэгний плейлист дээр бол яг л Lo-Fi for Risky Emotions тоглож байсан гэдэгт итгэлтэй байна гинэ. За ингэснэ дараагийнх нь комент бүр үйлдэлүүдийг нээр анзаарна. Өвдөг шүргэлцсэн мөчүүд Windows restart болсон гэдэг мэдрэмжийг яг ойлголоо гинэ. Өвдөг шүргэлцгээд лээ. Комент бичдэг хүмүүс надад маа зүгээс. Харин тэгээ эднэрийн нэг н хашигнах байдал нь арай ондоо байгааз тий. Цаанаасаа л нэг. За сүүлийн комент. Цайны дараа нэмсэглэл тэгээ гар хатгалт тэгснэ системийн error, системийн алдаа. Classic human update moment гэнэ. Юу ч сонгодог юу өөртөө апдейт хийсэн акшн гэж байгаа юм тий. Жинхэнэ сонгодог хөлбөр нэг жишээ. Сонирхолтой юм байсан байх. Сэнэ хөөрхөн комент чих юм аа. За сонирхолтой түүх байна. За надад бас нэг сонирхолтой түүх байгаа. За энэ түүх рүү ороход үл. За тий. Зарим дурсамж цаг хугацааны урсгалд бүтгэрдэг бол зарим нь хязгаарч арилддаг гинэ. Би одоо 50 гарсан. Их нэртэйгээ 30 жил танилцсан нэг. Гэтэ энэ түүх 1990-ад оны дунд үед миний залуу насны нэгэн шүн болсон. Дурсамж байна тий. Тийм байна. Тэр үед би төгсөх курсын оюутан, ирээдүйн их нэртэйгээ сүү тавьсан, амьдралдаа итгэлтэй залуу байлаа. Сүү тавьсан байсан юм уу? Тийм байна. За. Харин тэр үед миний нэг найз надтай хамт амьдардаг. Тэгээд амьдардаг залуу санамсаргүйгээр миний хууч найз бүсгүдээ үерхэж эхэлсэн юм. Энэ өрөөний хамтрагч юм байна тий. Хамт амьдардаг залуу гэхээр тий. Миний хууч найз бүсгүй бол Илиан. 1994 онд анх 2 дугаар курст байхдаа би Илиантэй танилцж болдож эхэлсэн. Тэр бол бүх залуус таалагддаг коллежийн царайлаг охин байсан. Бид 6 сарын турш болдсон. 2-3 сарын дараа бид дот нарцаанд орж эхэлсэн. Үннийг хэлэхэд тэр энэ тал дээр үнэхээр сайн байсан. Бид хамтдаа 6 сар сайхан байсан ч хоорондоо хамт байх ёстой хүмүүс биш гэдгийг ойлгоод салцгаасан. Гэхдээ би түүний дотны хацаанд орох чадвар бүр тэр дундаа дотны хацааны үеэр гаргадаг дуу авианд үнэхээр дуртай байсан гинэ. Хэрвээ түүнийг тэр чадварт оноо өг гэвэл би 10-аас 9 оноо өгнө. Энэ нь тухайн үед миний амьдралдаа дарж байсан бүсгүүчүүдээс хамгийн өндөр оноотой гэсэн үг. Харин түүнээс салаад хэдэн жилийн дараа би одоо их нэртэйгээ сүү тавьсан байлаа. Хурмаа хэтлээ бид тустай амьдарч бидний авсан байшингийн зард өндөр байсан болохоор найздаа нэг өрөөгөө хөлслүүлж санхүүдээ хяналт гаргаж байлаа. Тэр найз маань их сайхан залуу, сайн залуу. Тэр саяхан Илиантай болж эхэлсэн тухайгаа надад хэлээд хуучин түүнтэй үерхэж байсныг нь мэдж байсан болохоор хэрэг тэр манад ирвэл зүгээр эсхийг мэдхийг хүссэн. Мэдээж хэрэг бид насанд хүрсэн хүмүүс бас салхтаа асуудалгүй байсан болохоор тийм ээ зүгээрээ асуудалгүй гэж би хэлсэн байна. Сүйт бүсгүй маань заримдаа манад тондог байлаа. Гэтэл нэг бям гарагийн шөнө бид хамтдаа унтах гэж твтэж байхад Илиан болон манай найз орж ирлээ. Тэд баг зэрэг уусан бололтой нэлээд халамцаж дуу чимээ ихтэй өрөөнд орлоо. Удалгүй тэдний дотны харьцаа эхлэн Илианы янаг хоолой сонсогдож эхэлсэн юм. Манай байшингийн хан нэмгэн болохоор тэдний дуу яг хажууд минь юм шиг тод сонсогдно. Би сонсоогүй юм шиг дүрээс ихийг хичээж байлаа. Гэтэ энэ үед тэдний дуу улам хүчтэй болж байлаа. Гэтэ Илианы гаргах дуу чимээ үнэхээр сайхан бас өвөрмөц байсан. Харин манай найз надаас илүү чадварлаг байсан нэлт. Дуу чимээ надтай байснаас илүү их чадсан байлаа.
Манай эхнэр сонсож байгаад чи Ильянтэй дотн арцаанд орохгүй гэж хэлээч гэж асуув. Өмнө нь бол гэтээ үргэлжлэсний мэдтгэлээс юм шиг. Би үннийг хэлэхэд би хэд удаа дотн арцаанд орж байсан гэж хэлв. Тэр надад тэр үед ч бас ийм дуу хоолой гаргаж байсан уу гэж хэлсэн. Би мэдээж яг л ийм дуу хоолой гаргадаг байсан гэж хэлсэн. Гэхдээ энэ их эрт үед болсон явдлаа. Би сайн санахгүй байна. Удалгуудад орд дуу тавьсаар бас чимээгүй боллоо гэж. Эхнэр нас хардаад ах шиг байна. Эхнэр маань өөрт мэддэг бүхнээ хэлээгүйг нь мэдэж байсан ч тэр үүнийг сорилт гэж хүлээж авсан юм шиг санагдсан. Эхнэр маань Ильен татаархаж байгаа ч юм шиг эсвэл шарлахаж байгаа ч юм шиг. Тэр маш шартай ууртаагаар надад аман таашаал өгч эхэлсэн. Харин би Иленээс дутахгүй байлж байлаа. Үннийг хэлэхэд үүнээс болж хэдэн өдрийн турш миний нууц зэрэгтэн өвдсөн. Удахгүй бидний дотны харьцаанд орж тэднийг сэртэл тачаадсан. Эхнэр минь Иленээс илүү дуу аваа гаргаж Иленд өөрийгөө хэн гэдгийг таниулах мэт чимээ гаргаж байлаа. Энэ дотны харьцаа үнэхээр халуун байсан. Миний шартай эхнэр миний амьдралын цорын ганц 10-аас 10 хоног энэ шөнө авсан юм да гэж. Бас энэ нас тэгвэл азтай юм болсон юм шүү. Гэтэ энэ Америкийн байшингууд чинь ер нь бол нэмгэн хантай дулаан газар учраас манайх шиг ийм 160 марын хаан байхгүй шүү дээ тий. Нэмгэн хантай гэдэг юм шиг байгаа. Тэгээ дуу чимийн тод сонсогдоод энэ ч харин гэхдээ шартай эхнэрээс нь бол да Иленийг давцсан юм шүү. Эхнэртэй бол энэ шин хамаагүй ерөөсөө юу л хамаатай байсан байна л та. Гэтэ тэр нөө Иленийг л давах гэж чухал байсан. Харин тийм байна тий. Тэгээ эхнэр нь өөрийгөө ч гэсэн бас нээс юм шүү ингэж чадна гэдгийг. Тийм байна. Өмнө бодвол энэ чинь сүү тавьчихсан хосууд гэдэг чинь өмнө бас дотны харьцаанд зөндөл орж байгаа шүү дээ. Харин тийм. Тэгээ энэ нөө нэг юу эсвэл бүр инээдүргээ ажил би бүр сая яриа чи инээдэд тэслээ. Нөгөө хэд хоног өвдөлттэй явсан гэдэг. Эхнэр нэлээд л ууртай байсан байна. Харин тийм. Хүндэр ортлоо. За комент зөндөө байсан. Тэгээ хамгийн топ комментүүд нь авсан. Хамгийн их реакшн те. Энэ бол яг атаархалд хосолсон өдөөлт гэж нэрлэх түүх байна. Таны эхнэрийн хариу үйлдэл галзуу халуун мөртлөө сэтгэл зүйн хувьд хүнд хайр, уур, өрсөлдөөн бүгд нэг оройдоо нийлсэн байна л гэсэн байна. Харин яг тэгсэн байна. Эхнэр нас нэлээ ууртай. Нөхрөө бас жоохон хардаад манай нөхөр одоо ингээ нөхөр болох жоохон Илентэй дотны харьцаанд ороход нэлээ ингэж дуугарч ирсэн байна гэж шарн өрөөд. Харин тийм Иленийг харах тэр чи давж гарч ижил Илений царайг бардам харна нэстэ угаасаа. 1997 он нэмгэн хантай байшин хуучин дурлалын аваа энэ яг эртний кассетын кино шиг сюжет шиг кино шиг байна гинэ. Гэхдээ хэлэхэд эхнэр чинь үнэхээр real MVP байна гинэ. Яа. MVP юу үн цэндээ тоглож шиг. Тий. Most valuable player үстэй. Хүмүүс үүнийг зөвхөн эротик түүх гэж уншина. Харин би бол үүнийг хосуудын сэтгэл зүйн өрсөлдөөн гэж харлаа. Эхтэр чинь чамайг алдах вэ гэж айсан ч чамайг өөрийнхөө хүчээр дахин татаж авсан юм шиг гинэ. Нин ста яг хэлсэн байна тий. Яг оновчтойгоор дүрсэлсэн байна шүү дээ. Хосуудын сэтгэл зүйн өрсөлдөөн гэдэг. Одоо эн чинь нөхрөн ч гэсэн өөрөө бас өөрийнхөө найзтай өөрийгөө харьцуулж байгаа шүү дээ. Тийм бас тийжсэн нэрээ тий. Тийм тэгж харьцуулсан шүү дээ. Тэр надаас илүү байна гэл нэг жоохон сэтгэлээр унаад л. Тэгэнгүүт эхнэрэнд энэ гоё сүрсэн базаа ээж орж ирсэн юм шүү. Тийм байна. Яг хосуудын тэр тэмцээн болсон юм шиг. Хосоороо. Тэгээ нөгөөт Илен ч бас мэдээж нөгөө талд байгаа юм чинь. Хуучин ex boyfriend нь хажуугийн өрөөнд байгаа гэдгийг мэдж байгаа шүү дээ эхнэртэйгээ сүдүүсгүүдээ байгаа гэдгийг. Тийм болохоор нэрэл яг хосоодын өрсөлдөөн болсон байх шүү. Эхнэр чи яг альпа инстинкт гаргасан байна гинэ. Чи түүнийг сонссон уу? За тэгвэл надаас илүү мэдэр гэж биеэрээ хэлсэн юм шиг. Энэ бол атаархал биш харин эзэмшлийн сэтгэл зүй гинэ. Эхнэр чи ямар лаглаг комент ичдэм бэ те? Яг энэ донд нөгөө хэрэгтэй хэрэггүй зөндөл комент байдаг бахал та тэгээд лаглаг комент хийж байгаа хүмүүс нь л арай нөгөө реакшн өндөр авч байгаа бах. Харин тийм байна. Надаас илүү мэдэр гэж биеэрээ үзүүлсэн байна гэж шүү дээ. Тэстэ бас л оновчтой хэлсэн байна. Тэгээд
дараа нь Элиантай дахиж уулзсан уу? Энэ бүхний дараа Элиан танаа эхнэрээс айсан сүрцэн царайтай байсан уу? Одоо бүр амар сонирч ирэх дуртай. Элиантай дахиж мэдээж уулзсан л илүү. Найзынх нь найзтай нь ингэж байгаа юм чинь. Уулзсан уу гэдэг чинь зүгээр нүүр тулж уулзсан уу гэдэг талаас нь асуусан байлгүй дээ. Харин тийм байлгүй дээ. Дэрнээс ч дахиж дотны харьцаанд орно гэж асуугаагүй бах уу? Эхнэрээс айсан сүрцэн царайтай байсан уу гинэ бас. Амар хэрэг дурлсан биш үү? Тэгээ энэ хүнтэйгээ энэ хүн 30 жил танилсан гэж байна. 94 онд яг энэ түүх болж байсан гэсэн чинь нөгөө 94 онд үргэлжлэжсэн. Тэгээ бодвол 95 ондоо сүү тавиа тэгээд 95 онд одоо хурмын ихэрч одоо яг 30 жил болж байгаа юм байна те. Тийм байна. Энэ шинэ юу байсан уу? Нийтлэл байсан уу те? Шинэ нийтлэл. Угаас дандаа яг шинэ нийтлэлүүдээр явж байгаа. Нөгөө он цаг хугацаагаар дандаа дээрээс нь авч байгаа болохоор тэгэхээр энэ бол 90-ад оны одоо 94 5 онд л болж исэн түүх. Тэгээд энэ хүнтэйгээ одоо цуг амьдардаг 30 жил цуг амьдарч байгаа гэж бас гоё хайрын түүхч болмоор юм шиг. Харин тийм байна. Эхнэр нь ингэж өөрийгөө гоё болгоод тачаангүй хоолой гаргаад гэдэг. Тэ. Энэ яг л кино шиг байна. Хуучин дурлалын дуу авиг хажуу өрнөөс сонсох, дараа нь эхнэр чинь мэдрэмжийг сорилт болгож хариу үзүүлнэ гэдэг вау. Энэ чинь яг тэр мөч өнгөрсөн ба одоогийн хайр мөргөлдөг шүн байна шүү дээ гэсэн. Өнгөрсөн ба одоогийн хайр мөргөлдсөн шүн. Сонирхолтой хэлсэн байх шүү. Бид нэр ингэж яаж ийм гой уран цэцэн комментууд олж хичээд тий. Үгүй их бодож байгаа л ч гэдэг байна. Харин тийм бах та. Реакшн их авна гэдэг чинь ялчгүй юу вэ? Тэ гой хөгжилтэй байвал би нэг комент хийж үзнэ. Хэрэг шахах харна. Би ч гэсэн нэр бичиж үзье үз тий. Саяны уншсан зохиолууд дээр энэ манайхан комент хийвэл тэрийг нь баг авчиж тавьчих юм шүү гэдэг. Шартаа хүүхэн байх нь илүү дуу аваа гаргасан илүүрхсэн юм биш үү л гэн. Харин тий одоо энэ залууч минийх шүү гэж илүүрхсэн байж таа. Би чамаас илүү шүүгээд. Манайхны комент хөөрхий боршоо гэнэ. Тэр чээр хэцүүцэн хэд хоног хүндүрлсэн гэхэр чи яах ч арга байхгүй шүү дээ. Тэгээд тэр юу яагаад нэлээд хүндүрлэлт нь хамт таашаал өчөнгөтэй дараанаас нь дотнацанд орсон ба шүү дээ. Тэнхэр чинь тэр чинь хэд хоног хүндүртэй байсан гэхээр хэд хоног бас бие бэлдсэн юм болоо. Үгүй мэн. Амун дэшэл өгчөөд араас нь шууд хийгээд тэр шөнөө ер нь балааг нь авсан байсан шүү дээ. Би болохоор ягаад ч юм хэд хоног хүндүрлсэн гэхээр нь хэд хоног завсарлсан гэж бодоод байгаа. Буруу ойлгосноо ч юм. За тэгээ аль түүх нь хамгийн сонирхолтой байна? Надад бол миний яг сүлд уншсан түүх надад угаас яг би анх уншиж байхдаа л ямар зүүн түүх байл гэж бодчихсон. Ямар шаартай ихнэр байл гэж бодчихсон. Надад бол зүгээр нөгөө их гайхшруулсан нь дөрөвний тэр хятадын аялал байлаа. Бизнес аялал. Яахлаараа тийм халуухан массаж хийлгэж үгээд үнэхээр л тийм байдсан бахтаа л гэж гайхаж байна. Тийм байдаг болоо л хийлгэсэн юм байлгүй. Одоо тэр нэрээ. Харин тийм. Байдаг охоо угаас. Харин хамгийн юу түүх нь болохоор одоо дэггүй лээ. Цахилгагүй. Цахилгагүй нь бол ихнийх байна тий. Ихнийх байна тий. Харин тий. Гэртээ гэрийнхэнтэйгээ ээжж тийм цахилгагүй ч идэг. Тэгээ жоохон ч ээжтэй. Залуухан болохоор ч тэгэл залуу хацтай л эрсдэлтэй зүйлсийг хамаагүй хийн штт. Одоо ерөнхийдөө өнөөдрийг хамгийн халуухан гэвэл 3 дахь нэг шиг байна. Их мэдрэмжээ бичсэн байсан. Эрэхтэн залуу нас айгу нэг мэдрэмж өндөртэй залуу юм шиг байна бодлоо тий. Мэдрэмжийг нь хараад тэгэл яах нь гэж харж агаад дараагийнхаа үйлдэлийг хийдэг. Тийм байх нь залууны өндөр мэдрэмжтэй тэгээд ерөнхийдөө өөрөө ажиглах нь их тий. Тий. Ээж дандаа зөөлхөн зөөлөн зугуухан хүрээд тиймэрхүү байдаг байх нь. За ингээ Улаанбаатарт 22 цаг 50 минут болсноор өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За сонирхолтой түүхүүд хүргэсэн очроод баярлалаа. Найруулагч өнөрөөдөө баярлалаа. За баярлалаа. Сонсогч та бүхэн минь маргааш өглөө 7 цагаас дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээ хүлээн авч сонсоорой. За түр баяртай өглөө болтол. За хамарцгаарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3